1 2 3 тап. Hey guys. Сайн бацгаана уу? Та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд Чингүнээс харуул бид гурвын аялын тухай сонирхолтой дурсамжууд, сонирхолтой фактууд, дээрэс нь бас сонирхолтой аргаар хэрхэн хямд зарлаар аялах тухай бид нар ярилцахаар бэлтгэлээ. За, Хай, юу яцгаана? Юу яцгаана? За хэр байна? Коронавирусын дэгдэлтээс болоод сэтгэл санаа хэр байна? Амар хэцүү. Надад бүр амар хэцүү байгаа ёо. Яаж юм? Би аялалд хүрэлцэн байсан. Тэрээгээ фейлдсэн. Хаашаа явах гэжээ? Вьетнам. Вьетнам. Ягаад Вьетнамыг сонгосон юм? Хямдхан далайн эрэхтэй газар. Оо, далайн эрэхтэй гэснээс бид хоёроос амар сони юм асуух. За. Энэ яг нөгөө яг 100% батлагдсан биш тэгтээ. Тэгтээ ерөнхий хандлагыг гаргаж болдог гинэ. Аялын хаашаа явахаас шалтгаалаад хүний юу сэтгэл зүг нэг жоох ингэж судалдаг нэг юм би унссан читэр. За, хоёр сонголт байна. Уул руу аюух дэлхийн хамгийн гоё өндрөөр гэл уулч юм уу тий алтарсан. За. Яг тэр нь заавал хэцүү байх алгүй. Гол нь уул альсвал дэлхийн хамгийн гоё наран шарлагын газар. Аль нь руу явах вэ? Бич. За. Бич. Наран шарлагын газар л очив. Наран шарлагын газар яг Уулчин тэгээд очих гэж лээ. заавал өндөр биш өндөр хаалгүй. Гэхдээ тэр нь ингээд аюу гоё. Гой уул юм уу? Гоё уул тийм. За тийм одоо амар сони хариултан заяа. Чи тэгээд юу сонхор болсон бэ? Уул руу. Уулын тэгээ устай юм уу хажина голцоо юм. Үгүй зүгээр яг уул наран шарлага. Нэг нь уул нь бас яг дэлхийн аюу одоо алдарсаа тэр нь заавал ингээд хүн дараагаар очих албагүй одоо Эверест чиг тийм амар биш. Гэтэ гол нь уул. Тэгээд нөгөө Бас уул дэлхийн алдартай уул одоо- ингээ хажина голтоод биш шууд уул юм. За тэгээд За уул наран тэгвэл чамд яг нэг газар амьдр уултай газар амьдрах нэг нь наран шарлагын газар байнга амьдрах аль нь. Уултай газар. Окей. За одоо хариулт нэг хэлэх үү? За. Интроверт хүмүүс За. одоо ихэвчлэн уулыг илүү сонгодог гинэ. Экстраверт хүмүүс бол ихэвчлэн наран шарлагын газрыг яг илүүд үздэг гэсэн нэг тийм аялын юм жижигхэн юм. Чиний Факт гэж яас. Би болохоор би бүрийн өөр дээр гайхацахгүй. Би уул наран шарлаг хоёул байхгүй. Яа тэгвэл би заримдаа ингээд амар ингээд нийт жолмос заримдаа ингээд таг дуусч. Чи юуны орд лээ? За ингээд орд асуугаад явах юм бол Номер. Нома. Галзаа. Номыг мэдхгүй байна. чи юу мэдтээ? Чи ямар ордыг Би мэдтээ? зүгээр ихний орд ихчил амар нэг айл юм дуртай байдаг. Яг орд болгонд яг хоёр талтай л байдаг хальтаа. Гэтэ наач бас Сонирхолтой юм байна. Би бас Би бол үгүйсгүй байгаа зү. Би бас наран шаардлага уул хоёулангийн үдчихсэн. Тэнгүүд би яг интроверт экстраверт аль болох яг 50-50 аахгүй юу. Тэсээ сонир өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Тийм байна. Уулж гоё штэ амар тайван. Тийм гоё нэрэг аваад тий. Гэтэ аль нь уул чинь нөгөө даралт аюу ихтэй учраас даралт ихсгэн. Тэгэхээр магадгүй интроверт хүмүүст илүү нөгөө сэтгэл зүйн хувьд гоё ингээд дээшээ доршоо. Экстраверт хүмүүс далайн шарлагын хажууд очиод нөгөө юуны хувьд бол тайвширна гэсэн үг шүү дээ. Нэвтрлийн даралт багасчихж байгаа болохоор даралт буурангууд хамгийн түрүүнд тайвшир процесс явагдах. Тийм юм байна талтай л. За тэр яах вэ? Хэдүүлээ нөгөө төрүүчийн удаа Bizarre Foods тийм баахан хоолтой холбоотой аялын тухай ярьжсэн. Тэрнтэй холбоотойгоор нөгөө нэг Bizarre Foods-ийг ингээд дэлхийн одоо нэг яг тийм хоолнуудыг ингээд ранклчдаг. За. Сонирхолтой болж магадгүй гэж бодоод бид хоёр үлдснүүдийг хэлэх гээд. Тэр нь болохоор хоньны хуусан талгаа орсон шүү дээ. Nice. Юу орчлаа? Хуусан толгой тэгснэ нэг нь тарварны бод Тийм элбэнхний бодог. тийм элбэнхний боодог, хуухалцсан элбэнх гэх юм уу юу тийм. Тэгээд тэрэн дээр нэмэх нь амар сонио ол байсан. Тэр нь юу гэхээр нөгөө нэг галууны нөгөө нэг өндөг. Гэхдээ тэр нь бүр ингээд гарахад бэлэн болцсон. Дотор нөгөө шуун байгаа. Шуун дэгдэхээ бүр ингээд амьд байгаа заяа. Тэгээд айгүй би энэ орой л ирэхээр бас гарсан байхгүй. Наад чи хятад үддэм биш үстэй арай. Магадгүй. Заавал яг энэ хятад биш байсан. Юуцсан Азийн нэг орн байсан. Азийн орн байсан. Тийм л аа. Тэгээд хамгийн тэнгэн заяа Dark Embroy гэд гол нь ингээд
ингээд юуг ингээд хагалахад нүд нь ингээд нэрж байгаа. Тэнгүүд нь шууд халуун усан дотор хийж. Байж та шууд амьдаар нонгоолонгууд нүд нь харангууд нь шууд халуун усан дотор тийм хий заавал буцлагдаг. Буцлагдаг тийм. Тэгээд буцлагаад юу биш тийм удаан буцлахгүй. Тэнгүүд нөгөө уурганы шимт ижил нь алдаг. Тэгээд тэр чинь нөгөө орел решка дээр чи регина иддэг штэ. Гэхдээ ямар амар яаж иддэг юм ёо. ямар амар хоол вэ те. Ханд энэ нэлийн урдуурч ихчихсэн. Гэхдээ энэ орел решка дээр энэ Bizarre Foods гэдэг тусдаа бас нөгөө нэг өөр нэвтрүүлэг дээр энэ Dark Embroy бол хошоо бичигдчихсэн. Яана тэгэхээр чи хоошоо бичигдэн гэхэлэр чи бүр тэрнээс аимшигтай хоол. Тэгээ Монголын тэр хуухсан толгойч урд тавьж явж. Тэр чин аимшигтай биш та нар зүгээр хүүхд хүнийг амтны зулцгийг ингэж иддэг ямар. Айгүй муухай тэр надад юу ч таалагдаад. Тэр ихтэй гоё хамттай юм уу? Идэж үзэх гэдэг. Чамд ихтэй тэгээд үлж идэх үү? Би л идэж чадахгүй хөө амар шүү дээ тэр чинь. Тэ ингээд нүд нь ингээд үхээгүй ингээд нүд нь чамгаа ингээд байвал яах вэ? Нөгөө chicken nugget дээ шүү дээ тий. Тэр чинь бас шууд яадаг үстэй. Амьдаар нэг хийгээд махлаад. Үгүй штэ. Үгүй штэ chicken nugget чинь зүгээр дахианы татсан махаар хийдэг үстэй. Үгүй штэ тийм штэ. Би тийм харсан штэ ингээд ийм яг нэг шараа гэдэг техникүүдийг шууд ингээд машин руу оруулаад шууд ингээд nugget болгож ирсэн. Үгүй ямар амар чи хаанаас тийм амар шиг. Би нэг юмнаас үл. No. Гэтэ чиний тэр нэг үздэг бичлэг дээр чинь бас нэг тэр чинь нөгөө нэг дахианы фермер ажиллах штэ. Тэг ингээд хоёр суг руу хуваагдаад байгаа штэ. Тэр нь хүүсийг харж байгаа байхгүй юу? Эрэгтэйчүүд шууд чад. Эрэгтэй жижигхэн дэгдэхээ нь шууд чад. Эмэгтэйчүүд нүндэг гаргахаар шууд үлдээд бэлдэгдсэн бүрийн шингэн. Амар. Амшигтай. За хоёрыг өшөө жоохон юу вэ? Сэтгэлийг чинь жоохон гайгүй болгоё. Гэс амар балер юм хэлхэн. Дахиад нэг амьдар нэгдэг хоол бас энд ороод ирсэн. Bizarre Foods дотор. Энэ угаасаа Bizarre ч гарч ирсэн, орол ирэх гэж гарч ирсэн. Нэг төрлийн нөгөө нэг юм 8 альж South Korea-гаас гаралтай Sanakchi гэдэг octopus-ыг 8 альж. Чи идчихсэн юм уу? Би octopus амьдаар нэгж байгаагүй. Тэр амьдар нийтх зорилт юутай бүр ингээд тэр нөгөө нэг юун дээр гардаг шагаа солонгосын Running Man тэрэл янз бүрийн шоунууд байдаг шүү дээ. Тэрэн дээр тий тэднэр дээр чагдаг таахгүй. Тэгээ нөгөө юунаас хэрвээ тэр ярьж байгаа мөн бол нэг юм шавар нэг одоо шавар хэмээн юу гэмдэ юун дундаас ингэж гохож гаргаж ирээд тий тэгээд шууд идчих тийм билээ шүү дээ. Шууд уу? Би бараг угааж байгаа шууд идчихсэн баха. Тийм миний харж ирсэн бол энэ нэлийн үнэтэй ресторан аяг үнэтэй Sanakchi гэдэг тийм хөдлөөд өмнөөс нь хөдлөөд байгаа. Хөдлөөд эцэстээ хүн идэнгүүт ингээд хацамд наалдаж маалтаад ингээд. Тийм тийм тэгээд нөгөө юм юу гэдэг лээ тэр нөгөө нэг тэмдрүү хоолон дээр ингээд гинaalчдаг хэвээр. Нэрээ тийм гэсэн бас идэхтэй аюултай байхгүй сайн ажиллахгүй бол гээд бас нэг аялын юм дээр Discovery Channel дээр гарч ирсэн. Сайн ажиллахгүй бол ингээд дотор нь хоолойтой хавцын ингээд жоохон ингээд тэмдрүүлээр сурах гээд идэг гээд жоо улаалт хөнгөөд байдаг гэж нэг хэлсэн. Тийм. Тэгэл нөгөө бүр шаарч марцсан хэлээд системээс амьдан. Тийм. Тэгээ бас нөгөө нэг мэлхийг өсч юм да. Мэлхий ч үлээ. Мэлхий яа тэнийг басч. Мэлхий. Тэгээд нэг сонио хоол энэ хоол гэхдээ саяхан нөгөө юугаар гарч исэн. Үргэвчтэй аяллаар гарч исэн. Баян нэвтрүүлэг шүү дээ. Тийм, Casa Marzu гэдэг нэртэй Италиас гаралтай. Нөгөө нэгэн төрлийн бяцлаг дээр авгалдааг үржүүлдэг. Тэгээд нөгөө авгалдаа нөгөө тухайн бяцлагийг ингээ эдэнгүүтээ нэг төрлийн фермент ялгаруулад тэгээд нөгөө хин үргэвчтэй аялын нөгөө ганхуугийн нөгөө төлөвч юм блэ. Сүүл тэр чинь дэлхийгээр аялагчийн нөгөө нэг группийн админ уу? Админ юм уу? Админ гэж би сонссон шүү. Тийм үү? Мэдгүй. Нэрийг нь бол мэдгүй байна. Тэр залуу нөгөө юунд сая очсон штэ. Ромд очдөг. За. Ром, Итали нэг хит хитэн одоо нэг арлын югаар нэг юм крузтэй аялал хийгээд аялсан. Тэр үе дээр энэ нэг сонирхолтой бол яг Casa Marzu гэх. Тэнгүүтээ тухайн нөгөө нэг засгийн газраас нь бол хорцсон байна л да. Ийм хоол авгалдаатай ийм хоолыг эрүүл мэндэд тусдаа гэсэн үг бол бишээгээд гисэн хэдий ч нөгөө нэг нутгийн иргэд бол үнийг бол биеийн сайн бидний удаан наслтын нууц гэж үздэг хэвээр байдаг гинэ. Тэгээд нөгөө нэг юу чинь хөтлөгч иддэг штэ.
Тэр амзэг үзээгүй тэр хэсгийг. Тэр айгу гоё ингээс ромро ялдаг гэсэн. Ромро ял крустай ялдаг. Юу гоё юм. Тий. $100 үлээ төлөөд нэг хүнтэй биш байсан шүү. Тэр хоёр нэвтрүүл гойтой. Тий гоё айгу гоё мэдээлэл өгч гоё байдаг шүү. Ер нь аялын нэвтрүүлгүүд гойтой би үзэх дуртай. Аялын нэвтрүүлгээс зөвхөн тэр хоёр их л гоё. Тийм үү. Жисэн тийм их үзсэн юм уу? Нилээх үзсэн. Тий. Нилээх үзсэн. Ямар аялын Ромын бол үзээгүй. Ромын уу? Яа, Перулөө явж байсыг бол үзсэн. Тэгээд тэр юу лөө Харт тамхины 8-ачны хотч юу лээ. Пабласка бараа. Тий. Тэрийг үзсэн. Өөр чин тэлцэндөө үзсэн марчжээ. Гоё ирдэг тий. Нөгөө нэг юм тэр хоёр нэг юм мөстэй газар байгаа. Норвег юм болоо мэдгүй нэг Скандинавийн улс юм. Финланд юм болоо. Харин тэр нөгөө нэг загс мас барайл тэнгуүтэй буцааг хийж үзсэн. Тэгтээ тэгэл ингээл тийм хөдөлдөг болгоныг идэл ингээл коронавирус гарч ирж байгаа ч юм. Сарсан баах хийсэн шүү. Тэрсэн чинь могоноос гаралтай гэдэл шүү дээ. Сарсан баах хийсэн шүү. Могоо юу бавгүй сарсан байгаа. Тий. Юун дээр нь тэгээ бичсэн байсан. Могоо гидсэн сарсан байгаа хаа. Могоо гидсэн сарсан баах хүн идсэн юм уу? Тий. Могоо гидсэн сарсан байгаа гэдэг. могоо гидсэн сарсан байгаа хаа. Тий. Яг тийм байж болдог шүү. Сарсан байгаа хаа ч. Ямар сарсан баах Batman. Батман биш үү? Сүүл дижилтэн биш үү? За тэрийг сайн мэдгүй. би сарсан баах мэдгүй байна. Сүүл дижилтэн биш л үгүй лөө. Сарсан байгаа хаа чи ингээд нөгөө нэг цусын сороод идэг те ингээд нөгөө шүдэрээ цус сороод идэг гэсэн үгүй юм байл л шүү дээ. Тэр чинь зөвхөн шүдэрээ ингээд юу гаргаад зүгээр зүсэлт өгөөд зүсээд тэг ингээд цус хурна штэ. Тэгээ нэг жижигхэн хилээрээ ингээд цусын зүг талааж иддэг гэсэн юм билий. Би нөгөө national байнга үздэг бүр үзээр байгаа дутхгүй нөгөө Дарвин бол Яа, мохоо маа. Маа лагны байшин сарсан баах орж ирсэн гэсэн те. Орж иржсэн. Амар. Тийм үү. Орой Монголд совор ш тэ агуу унтах гад найрамдал дээр амар их байдаг гэсэн шүү дээ. Йоо, заа. Бүх төслөн дээр оо. Тийм, бид нар ингээд орой унтах гал нөгөө шүд амаа угаах гал ингээд яг явангуут заяа. Ингээд буланд нь ингээд сарсан байгаахаа ингээд байж идэг заяа. Тэгээ орой олонгууд өглөө олонгууд нөгөөт нь ингээд унтчихдаг. Тэгээ орой олонгууд ингээд талуучаад идэг. Йоо, хэв заа. Лагер дээр нэг орой юу юм бэлээ ч төөрхий тэгээд хүний л зол гүн юу. харангууд сэрж байгаа нь тэр чинь нүд муудаагаас гадна нөгөө амьтад унтчих та нөгөө мэдрэх юм тийм аваа гаргаад тэрийг ингэж байдаг. гэж орилонгуудаа аваа нөгөө газар ингээд ойгож орж ирээд айгуудаа чихний долгионоор сонсдог юу сайтай тийм билээ шүү дээ. Айгу амар имзэг тэгтээ жижиг тий. Монгол байдаг юм аим жижиг баха нэг жижиг амар олон төрөл гэдэг юм. Австрал байдаг тэр аим шиг том байдаг. Үний бол ёо бид тэр нэг фэйсбુક дээр явжсэн зурнуудыг үзсэн чи ёо Австралч яац газар ямар амар харинтай. Тийм. Паукны нөгөө юуны аалзны нүүдлийн нүүдэл болдог тий. Хамгийн том тэр бичлэг муу юм бол ингээд нойлын гусыг татсан чи зүгээр юу яадаг мэлхий зүгээр ингээд урсаа гараад ирдэг. Йоо, бангар том мэлхий. Нөгөө нойлын доотлын ус шүү дээ те. Тэргээр ингээ харах марх ингээ гарч ирэх боломжтой юм л шүү. Тийм ба. Тийм үү. Тэр чинь уус нөгөө нэгтэй холбогддог болохоо тэгтэй биш үү? Муусны холоо. Муусны холоон даага харах ингээд ороод гараад. Нөгөө турбаагаар нь явсараа. Тэгээд яаж амжилтгүйгээр мэдгүй. Тийм бичлэг би бас үзчихсэн. Тэгээ боломжтой гэж лээ. Тийм үү. Эсвэл тэр нөөр харах юм болов уу? Усангах юм болов уу? Усангахаа устай байдаг шүү дээ. Харин тийм ээ. Төөгөх би ахтаа яддаг гэсэн чинь усангахыг усанд байдаг бол усанд хийцэн ч үтсэн шүү дээ. Яа усанд чиж байгаа юм уу? Ямар Хөөе. Төөгөх усангахад байсан. Үгүй бид хоёр мэдгүй нэг хүний чил юу чилээ нэг тэгжсэн юм аа. Жохон бахад. Йоо, та яд нөгөө нэг юу иддгээс л амар юм байна. Дэгдэг. Усангахын гүтэн зүгээр усанд хийцэн. Тэр нэг юу усан нөгөө нойлын усан нэг амтан ордог гэсэн чинь гинт нөгөө миний тэр юу санаанд орж ирлээ. Нэг юм паркт орсон байхгүй тэр Бээжинд тэгсэн чинь ингээд 5 он төлөөчлөө юм айгүй олон юм талах өгөөд юм жижиг талхнуудыг юм юутай. Аха. Ург протеин уу? Биш. Загасны ураг. Загасны ураг тий. Загасны ураг шиг юм модон гэхдээ нэг тийм лаг биш л дээ жижигхэн юм уцтай. Тэгэл тийм өгөө 5 он өгөөл тэгэл нэг амар том юм юу шиг юм нуур марк юм. Гэхдээ нуур бас биш тэр тийм том биш.
Зүгээр л нэг юм аюу амар олон загастай зав нэг юм цав ихэд хэцүү тийм юу ихэд хэцүү жижигэн нуурмаар гэх хиймэл нуур. Тэгээд юу яах вэ? Энэ талхаа дуустал амтаа бол. Үгүй энэ талхаа дуустал загас барьж болно. За. Тэгээд авсан загасаа гэртээ авч явж болно. Тэгэл хүмүүс тэнд чинь нэг 2 загас ингээл аваад ч юм уу тий авчиж байгаа хгүй. Тэгсэн чинь яаж миний зүрх хийгээл баригдал заа. Тэгээ ингээд нэг ийм уут өгцөн заяа. Уут дүүрээ ингээд алтан загснаа заяа. Тэгээд нөгөө манай нөгөө хамт явж исэн нөгөө оюут найзууд маань бас нөгөө өөрсдийнхөө загсыг нэгд бариг олон юм бариад яах нэг нь бариг гээд нөгөө нэг уутан дотор бид бүх хийсэн авсан загснуудаа аваад хийсэн байгаа хгүй. Тэгээ аваа явж байгаа ингээд бооцсон заяа. Дотор нь ингээд амар олон алтан загс том болсон байж тээ. Том итсэн үү? Тэгэл аваа явж исэн чи яг бидний ингээд юу яасан чинь өрөөндөө ингээд очсон чинь нөгөө тэр чинь оюутны оройн явсан цагийн хоолоор байдаг байхгүй юу? Яг тэр хоолнд авахгүй л шудаан шууд хаачдаг байхгүй. Тэгэл хоолны цаг л бүгдээрээ пэр гэж гүгээл тэгэл хоолоо чи хүрээд ирсэн чинь байхгүй. Нөгөө загснууд бүгдээрээ дээшээ харцсан. Ягаад гэвэл амар олон загс нар аягүй жоох устай байгаа шүү дээ. Ийм юуны юм уу дотор. Ямар ч агааргүй болоод тийм ингээ бүгд дээшээ харцсан заяа. Тэгээд яаж ч том нүдтэй нэг хятад загс нар. Яа амар жижигэнтэй ёо. Тэгээд хамгийн тэнэгэн заяа. Яа чи намайг за загас усан дотор байд юм чи 0 руу хийгээд ус татсан чинь заяа бүглрөө даашаа гараад бүглрөөд ингээд амар олон үхсэн нүднүүд ингээд яа юу дэ үгүй яг бүр чанчиг ярьж яах чинь өмнөөс идэхэд үгүй бүр амар аюу хэцүү заяа ингээд өмнөөс нөгөөх нь ингээд хамилж байгаа юм шиг заяа ингээд амар олон нүн чинь пүл гэж унаал заяа Пүл гэж унагуудаа нөгөөдөл нь ингээд дарсан чи ихлэ доошоо татагдаж байгаа юм шиг хэрнээ буцаад ингээ амилж өгөөд нэг юм бүрстэй. Тэгээд бүгдээрээ чи пи па гэж хэлээд заяа. Тэгээ яасан хэр дотгошоо орохгүй. Тэгээ нөгөө сантехникчийн ахыг бүр дуудаж оолж ирээд тэгээд нөгөөдөл тэгээд хамгийн тийм сантехникчийн ахыг эрсэлцээ. Өгчгэр чин загас чи ингээд хэмжээнээсээ бас жоохон том болоод хөгжд юм байна бас. Тэгээд стаб боо юм басан заяа. Йоо. Би бүр наадсаа яаж тусалсан гэж уутан дотор хийсэн чинь нөгөө загсан нөгөө нэг загснуудаа идээд. Ага тэгсэн бахтаа гэж бодлоо шүү. Юу загас руу ярьж байгаа. Тийм ээ ёо амар ярьж илаа. Хоол ярьж байгаа. Ямар хоол ярьж та. Нөгөө нэг таг мартсан байна. Тест бүр таг март. За загас руу яагаад орлоо гэж. Амьд амтан гэж ярьж илаа. Тий. Тэгэл коронавирус явал корона ч сэрсэн байгаа бол. Корона. За тэгвэл дараагийн нэг сонио юу гэсэн чинь нөгөө нэг фугу гэдэг нэртэй загас Японд бас bizarre food ороод ирсэн. Би энийг бас яг нэг аялын юмнаас үзчихсэн. Энэ загас амар үнэтэй. Тэгээд зөвхөн тусгай хүн л энийг бэлтгэдэг. Яг бол энэ хортой загас. Тэгээ хамгийн bizarre food-д орсон. Ерөөсөө юу гэлээ хитэн мэтэн дотор үлээ. Зүрхэн зогсгоо аюултай. Тим хэмжээний тийм хортой. Нэг удаагийн хүний зүрхсэд даас тий. Тий хөө бүх одоо тэр загасны бүх хорыг ашиглавал 30 хүнийг алах. Алах тийм чадaltaй. Тийм болохоор нэг тийм нэг төрлийн юм бэлтгэгдсэн хүн гинэ бас тийм сертификаттай. Би нэг бүр яг аялын юмнаас үзчихсэн. Сертификаттай хүн бэлтгэдэг. Тэгээ сертификаттай бэлтгэгдсэн хүнээс үнэтэй ресторанууд ингээ худалдаж авдаг. Бас амар. Тэгээд угсаал юм хортой идэж уусны чинь дараа заавал арх уух хэрэгтэй юм л шүү дээ. Тийм байт юм шиг. Тийм мэдгүй зүгээр яхаа арх дезинфицерээд бийж магадгүй л энэ тий. Бактери устгах цусны хэрэглээ сайжруулах хорт байцыг гадагшлуулах амар олон юмнууд байгаа л тий. За тэгээд нэг хоол юунаас гаралтай? Америкээс гаралтай. Тэрний юу гэсэн чинь хааны дархин сандвич. Хааны дархийг бодвол мэдээж машинд хал ахaltaа тий. Машиндаа тийг сандвич хийгээд энэ нь болохоор bizarre foods-тэй орчиж явж байгаа айгүй аимшигтай хүн байна тий шиг. Юу ч хамаагүй дээ та. Хүмүүсээ тий хаанаас бараад ялгаагүй ч Манай нэг зүгээр л гид амир дали ороод ирсэн. Манай нэг найз Америк гэхгүй. Тэгээ цагаан алтаа. Яагаад цагаан алтаа болсон гэсэн чинь багада нөгөө нэг гэр нөгөө Америкийн тийм фарм тайлан байна. Фарм дардаг тийм фарм хүүхэд. Тэгээд дахиад хичээдэг байсан. Баасааш. Тэгээд нэг өдөр хичээлдээ өдөрч ээж аваад алдсан. Тэгээд нөгөө чиний дахиад гэсэн чинь ингээд
айгаад тэрнээс сэтгэл нь тэгээд саалж. Трама өсчихэж шээ. Манай нэг найз асаад байхгүй юу? Хоньны мах идэж чаддгүй. Яагаад вэ гэсэн чинь хонь гарах гад хоньоо балкон дээр байлгаад тасан гинэ. Тэгээ яваад жоох хүүхдэн чинь хоньтойгоо тоглоо, хоньтойгоо найз олцсон. Тэгээ чинь өөртг нь алдсан. Одоо цагаан алтна. Нөгөө хоньны мах иддэг. Тэгтээ Миний найз хоньыг минь гаргацсан штэ гээл. Тэгээд би хоньны мах иддэггүй гээл тэгээд штэ. Жоохонд нь яг тэгчээр тэгэл хүн ичдэг. Сэтгэл нэм нөлөөлж байгаа тийм арай тийм эмзэг Одоо тийм юмуд арин сэтгэл зүйн юм эмзэг гэдэг үгүй юу? Магадгүй сэтгэл зүйн хувьд тийм сэтгэл зүгээр хуваалж амар том салбар хальтаа. Зарим хүмүүс болохоор одоо жишээлбэл тухайн хүний нөгөө нэг би эндэх нөгөө нэг айгүй олон төрлийн бодис одоо юу гэдэг цус одоо нөгөө нэг юм шингэнүүд нь өөрөөс шалтгаалаад юмыг хүлээж авах эмзэг тийм бахаа тийм байдаг тий. Тийм дээрэс нь бас айгүй нөгөө нэг ганцаарддаг тийм хүмүүс үйл бас айгүй эмзэг хүлээж авч магадгүй. Тийм бах тий. Тэр нөгөө юунтэг амар юу болцсон найзалсан байсан чинь алайцээд. Тийм чи боддоо нохотой аймгаа найз нохоог нь алаа ичүүл ёо. Яа чи зүг бодолтой. Манай одоо эмээгийн муур байж чи алдсан тэгээд хоол болохгүй. Муур иддэг байсан бол хүмүүс. Би хэсэл юм даа. Яг хэцүү үед. За тэр хэцүү. За өөр ямар бол ороод явчих. За өөр нөгөө нэг юу вэ? Бухын төмсөг. За бухын төмсөг бол бас bizarre food орсон байна. Тэр яаж иддэг? На болоод идэхгүй юу? Яг зүгээр чанаад альсвал хичээж шараад ч юм уу тэгж идэх юм шиг байлээ. Май юм хуурмай юм уу гэдэг. Тийм. Тэгээд юу исэн? Мексикт бол Eskimos гэдэг нэртэй хоол Мексикээс гаралтай. Ямар хоол вэ? За ямар хоол вэ? Ямар хоол гэж бодож байна Мексикээс Eskimos. Мэдхгүй юу юм болоо. Тэр нөгөө ларва үздэг үү? Мэдэн тийм. Мэдэн. Юу вэ? Амтан бидтэй. Нөгөө нэг солонгос хүүхдийн байгаад дгөө. За үтүү. Тийм. Агуултай шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө юуны агуултай? Шоргоолчны агуултай. Шоргоолч агуултай гэдэг. Тийм шүү дээ. Шоргоолч чинь жижигхэн зурдаг гаргана шүү дээ. Үр төлөө гаргана шүү дээ. Шоргоолцснээс зүг ганц юм. Ямар хатар за юу? Би лагер дээр динамит хасаага шоргоолцсон нэг улаан шоргоолцсон үүр идэв штэ. Шидэд гүйжсэн. Хань. Яа, өөр юм тийм муухай. Бидтэйсээ. Жахалс лагер дээр. Би нөгөө улаан шоргоолцыг дайснат гэж бодоод хар шоргоолцыг магадлал гүнтэй хар шоргоолцыг харчихсан аа. За би өшөө найзтай хөвш онцог амна гэж бодсон уу? Тэр бичээ. За тэр яах. Ёо Мексикт очиж Eskimos та дайснаа чи тийм даа. Тэр нэг юу юм? Одоо шоргоолцны агуултайг яаж идэх? Агуултайг бас амьдэрнэс. Бас амьдэрнэ. Тэр нэг тийм гоё юм баг та. Амар протеинтэй л байна. Тэр чинь юу л идсэн бэ лээ штэ. Бид нар ингээд амар болоод шоргоолцоо гоё мэдээд идэм болов гэсэн чинь ингээд навчнууд ингээд тастаад тэгтээ хамгийн фрешүүдийн ингээд том шиг ингээд муудснуудыг авч явахгүй үрлэг авч явахгүй бас тий. Нилийн том юм навчнуудыг авч яваад тэгээд тэр толон навчнууд нь очингууд чинь муудаад хөвгцрөөд мөөг ургаад тэрхүүр нь олд юм л шүү дээ. Би нэг тэгж яг national нэг үзчихсэн. Тэгээд тэр мөөгн цэр чинь ингээ яваад тэнгуү тэр агуулдаан тэрийг иддэм юм байлээ. Тийм зөвлөө. Тэгээ фреш ин илүү сонгож авдаг. Гинэ. Бас нэг ядар. За ингээд bizarre foods нь бол ингээд дуусчлаа. Яа тэгтээ бас амар хол байх юм. Тэр бол хамгийн надад бол хамгийн тэр аимшигтай санагдсан тэр дэгдэх. Тэгтээ надад тэр л амар үргэлжтэй санагдлаа. Амар ингээд төрхгөөд ингээд амар догтлоо. Үнгэн ногоогоо тэр дасаад шууд халуусан тийг халуусан юм аа гинэс. халуус чи 100 сэлт халдаг буцалдаг үстэй тий. Тийм шүү дээ. Шууд зуурмаа. Гэл хүний гэсрүү. Ямар Тэгтээ бүр амар тэнэг юм юу хэлэхөө үр төлөй хэлэхөө. Тэгтээ тэргүү тэгж гарахаас өмнө хүчдэг заа явуулаа. Нөгөө нэг би бүр хоёроос асуу ямар амтан байж болох заа. Ингээ гидсэн дотроо заа. Ах юм уу? Их ч юм уу? Дүүгээгээ иддэг ганцхан амтан байгаа. Гидсэн дотроо бүр гидсэн дотроо. Гидсэн зөвүүн л амтан. Амар зөвүүн амтан мэдээж предатор байгаа тийм үү? Предаторын үед предатор. Хайтар ч юм бол маймал шүү дээ. Предатор гэсэн үү? Би бүр энийг бүр вау гэх нэг
10 most нөгөө нэг юу нэг тийм бүр төрөлхийн алуурчин инстинкттэй 10 амьтныг ч ихсаасан байхгүй. Тэгсэн чи нэгт энэ амьд орж. За мэдхгүй юу юм. Нөгөө цөөрч хон юм уу? Бүр гидсэн дотор. Тэр чин цөөрч хоны зулгууч чинь гидсэн дотор нүдэ нээхгүй байгаа шүү дээ. Яг нөгөө юу шиг шүү дээ. Би могоо гэсэн чи могоо ч нэг өндгнээс авах. Могоо өндөхтэй. Тэнгүүтээ гидсэн дотроо бүр угаасаа 2 юм уу 3 юм юу үсэнгүүтээ. Далайн амт юм уу? Төгчин. Далайн амт юм биш үү? Төгчин. Шууд гидсэн дотор нэгээ идчихдэг. Акул. Яг сайн байна. Акул тэгээ ингээд нөгөө нэг гэж хэлсэн шүү дээ. нөгөө нэг хоёулаа ингээд нэг нь арай жижигхэн байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар тэнцээ гэж байх шүү дээ. Том нь нэгийг бүр бүхлээр шууд зайлгчдаг. Тэгээ ганцаархнаа төрдөг. Уул нь бол ингээд гидсэнд нь ингээд нөгөө юу суулгацсан байхгүй юу? Тэгвэл камер суулгацсан. Тэгэхэд ингээд 2 гуруулаад байгаа байхгүй юу ингээд наашаа. Тэгэл зарим нь яадаг гэсэн чинь ингээд бүр ингээд амгүй акул хаяа төрдөг тохиол яадаг өгч гахцаа. Ямар хэвээр бэ яа. Нөгөөдгийгээ идэж агахад хүчж байгаа юм уу? Тийм тохиолдол бас тийм бэ. Дараа нь насандаа тэгээд акул болж төрөөд акулын дотроо яг боожжсэн чи тэгээд ах юм уу дүүдээ идүүлчихвэл ямар гутамшиг үгүй гутамшиг нь ямар азгүй явдаг вэ? Тэр яг бүр тэр нэг аа зүгээр яриадаг. Нэг төрлийн нэг аалзаад штэ. Их нэртэй яадаг. Мэддэг. Мэдхгүй тийм бас гэдэг юм уу. Одоо нэг аалзын амар олон төрөл байдаг. Гэхдээ тэр нэг төрлийн тэр аалз яадаг вэ гэхээр эхлээд эмэгчнтэйгээ одоо үржлийн юм хийгээд хийж дуусангуудаа эмэгч нь хүч авахын тулд эрэгтэйгээ иддэг. Одоо чи хэрэггүй. Чиний эрэгтэй хөөхөн заяа. Тэгээд ингээд бүр идүүлэх гээд ингээд зогсож байдаг. Тэгээ энэ болохоор өөрийнхөө нөгөө ирээдүйн үр хойч байгаа төлөө гэдэг. Тэр мөр бол бүр амар эвгүй байгаа гэсэн. Зүгээр Ромео Жулиетээс илүү нааж тий. Муухан харин түгээс л амин тий. Тэгэл нэг хүмүүс тэгээд эрэгтэй аалзуулж төрөхгүй юм шүү. Эрэгтэй далаа мориулж төрөхгүй юм шүү гэдэг үстэй. Далаа морио. Тийм тэр чинь тийм утгатай байхгүй юу? Далаа морьч асуусан шүү дээ. Мэднэ үстэй. Мэднэ хөрх хатан л да. Хүүхэлтэн дээр хөрхөн л болж гадсан. Далаа төрдөг лөө. Эрэгтэй төрдөг. Тий. Тэр тэгдэг бичлэг нь амар инээд жижиг амар жижиг далаа. Эрэгтэй төрдөг ганц эмэгтэй төрдөг юм уу? Ямар сайн. Тэгээд эрэгтэй далаа мэрж борж төрөхгүй шүү гэдэг. Тэгэхээр тэр бичлэг нь амар хөөрхөн амар жижиг чинь далаа мөр түг гэж гараал гэдэг. Ингээд эргэж жижиг. Далаа мөр хөрхөн байдаг шүү дээ. Хүүхлийн кинонд ч гэсэн уусаа яг наач шүү чи вэч нэгтэй катла явчих. Катла явчих шүү. Аа за. Тэгээ өнөр нэг мэлэтгэе. Түрүүн аалз гэсэн чинь чимгүүний жоохон бахта лагер дээр амар их аалзанд хазуулдаг гэсэн. За яг тэр үед нөгөө хаддсан юм шиг. Яг тэр үед нөгөө Spider-Man амар гардаг гэсэн баггүй юу? Тэгээд мань мөн чи айгу Spider-Man-ы дүрд орсон. За тэгээ лагер дээр явах аалзанд хазуулаа л яваад тань. Би яг нэгтэй 3 аалзанд хазуулсан. Санд. Нэг нь юм шар бүкстэй амар том аалз. Нөгөөх нь болохоор юм цэгэр бүкстэй. Нөгөөх нь зүгээр хараас. Тэгээд хамгийн том нь шар бүкстэй нэсэн. Тэгээд яг нөгөө Spider-Man дээр чинь гарн дээр хазуулдаг шүү дээ. Тэгээд ингээд гарн дээр ингээд хазуулдаг. Би бүр ингээд хараад what the fuck энэ үг юу гэж таам бэ гэж боддог. Чи тэгээд тарьсан байгааха хазуулах байсан. Гэхдээ тэр хамаатны яхаа тий. Амгаа авах байдгийг. Надаа баха аалз авчираа тийм чингүнээ хазуулж байгаа чи Spider-Man болно гэдэг харилцаар агаад хазууллаа. Тэгээ биний өглөөс ирээд за одоо нөө Spider-Man чинь шууд хамгийн түрүүний шүлсээ гардаг шүү дээ. Хан дээр авирчихсан шүү дээ. Хажуудынхаа байрны хан дээр авирах гэж үзээ. Энэ тэн нэг буу. Асагуртай бойс буугаар буудаж байгаа хөө. Тэгээ сорилчод байдаг лөө. Байхгүй болцсноо байдаг гэсэн. Яг тэр хазуулсан 7 хоногт бол яг юм сорилт байгаа гэсэн. Солиот байгаа гэсэн. Хаа бас бодвоштай л юм байна. Хортой байсан бол би тэгэл дууссан шүү дээ. Йоо. Тийм шүү дээ. Гэхдээ хортой гэснээс нөгөө нэг ингээл хортой могоо энэ хортой аалз мал гэд яриад идэг. Дэлхийн нийт баг одоо могоо аалз нэр 80% ч гэлүүдээ. Хоргүй байдаг. Тэгээ 20% нь хортой тэр нь хаана идэг гэхээр Мексик хойд Америк ч юм уу тийм Австрали тийм юмнууд байдаг. Гэнэх тийчсэн тийм л байгаа хэрэг тий. Монголын нөгөө нэг аалз гэдэг хуруугаар даарж аалдаг. Тэс хамгийн хорог баг тий.
Тэг чи үгүй нөө зулцсан болохоор арай хоруу чанар нь гарч ирээгүй. Хогт ингэдэгсэн. Эрх уруу гараад 5 төгрөг 10 төгрөг чи юу ч л тэгэж алаад явааддаг нарт те. Тэгвэл тий зүгээр ингээл дараа явдаг. За тэр амтаа алж тарчлах ч яах вэ те. Зарцаа хооронд зодтолдог гэсэн шүү дээ. Йоо нэрээ. Бокс зарцаа. Бокс зарцаа. Тэгээ алт нөхөнгөт нь шидэж үзсэн шинийг авчирсан. Тэр чинь бараг тэр дигдэхэнээс амар байгаа юм шүү. Йоо ямар амар юм. За хэдүүл энэ удаа аялын хэсгийн талаар ярина гэсэн боловч за дэлхийн хамгийн хачирхалтай сонирхолтой хоолны талаар яриад цаашаа нэлийн халуурсан учраас дараагийн хэсэг дээрээ бид нар аяллаа тухай гой сонирхолтой фактуудыг хэдүүлээ ярьцгаах болно. За тийм. Факт гэдэг нь Трамп яа. Факт. Трамп. За яг одоо ингэж дуусгаж байна. За тэгээ дараагийн удаа бид нар гой хэсгүүдийг ярих болно. За манаас харуул Чингүн хоёр хэрхэн гой сонирхолтой байдлаар хамгийн хямд өртөг аргаар те. За Азийн өөрийнхөө туршлагаасаа. Тийм, өөрсдийн туршлагаасаа гой хямд төсрөө аргаар сонирхолтой аргаар одоо аялах юм бас өөрсдийнхөө туршлагаа хуваалцсанаа. За тэгээ дээрэс нь бас сонирхолтой факти. Би яг хавлаасаа яа. Яг харлаа тийм бүхнийг ярих болно. За тэгээд дараагийн дугаар дээр уулзъя. Баярлалаа.